Сайн байна уу? Дөрөв таарат байна. Өнөөдрийн уншлагтаа тавтай морилно. Өнөөдрийн уншлагын маань сэдэв шинэ хүн үү, хуучин хүн үү? Хуучин үнэ тавьж явуулж чадахгүй байгаа бол энэ хүн үү, эсвэл биш шинэ хүн таны амьдралд гарч ирэх гэдгийг байна. Энэ бол ерөнхий уншлага. За, нэгдүгээр бүлгийн маань сонголтын дээр лаврын авч байна. Нэгдүгээр бүлгийн сонголтын хоёр дээр курица буюу синамон. Гурав дээр глоу буюу сарнисны үр марсан дөө гэх ургамал байгаа. Гурыг заавал ашиглах. Мөн хоолнд шордог юм. За ийм гурван сонголттой. Үзэр буюу дээр байгаа эд зүйлсээс харж агаад 1, 2, 3 гэсэн сонголтыг хийгээрэй. За, лаврын авчиг уншлагаа эхлэхээс өмнө лаврын авчиг нэгдүгээр бүлгийг маань нэвээгээрээ. Лаврын авч маань өөрөө гоё шившлэг болдог. Тэгээд шинэ хүнж бай, хуучин хүнж бай. Нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүс. Таарай. Эмэгтэй удажвэл ер нь тийм нэг юм ирч хүчгүй болцсон хажуудах осоосоо юм уу сонирхож байгаа хүнээсээ юм уу хажууд чинь байгаа хүнээсээ ямар нэгэн тийм ирч хүч гоё сайхан зүйл мэдрэхгүй хэрэгтэй нь жоохон өмөлсөн тиймэрхүү байдалтай байгаа бололтой. За эхлээд хуучин байгаа хүнийг үзэж өгье. Магадгүй ингэж харагдчих. Энэ хүнтэй хосын харилцаанд магадгүй гэр бүл байсан. Тэгээд салсан юм шиг байна. Салсан шалтгаан нь хууралт. Эрэгтэй хүн үзчихвэл та өөрөө хуурсан байна. Эмэгтэй хүн үзэж байвал нөгөө хосчин таныг хуурсан байна. Тэрнээс олж маш их одоо тийм
хэрүүл болсон. Тэгээд нөгөө ихтэй чав хийсэн зүйлтэй харамсаж байгаа юм шиг байна. Тэгээд хоёрын харилцаа ингэ нураад унсан. Тэгээ одоо хийж байгаа зүйлтэй харамсаж байгаа учраас таныг магадгүй тавьж явуулах хүсэлгүй. Буцаад нөгөө өмнөх байсан шиг гэр бүлийн амар тайван амьдралаараа амьдрмаар та болохоор хэсэг энэ харилцаанаас жоохон чөлөө авцсан өөртөө цаг зарцуулаад ажилдаа амьдралтаа тий сурч мэдэх тэр зүйл дээрээ өөртөө цаг гаргаад явж байна. Магадгүй жоохон найз нөхдөдөө гарч шоудож ууж идэх нь танд илүү гоё сайхан сонирхолтой санагдаж байна. Сурч мэдэж явж байгаа нь танд олон зүйлийг нээж өгөхөөр байна. Ер нь л олон зүйл хийх хүсэлтэй тэрнийхээ төлөө явж байгаа юм санагдаж байна. Энэ хүн таныг хуурсан, сэтгэлээ чинь маш одоо эмзэглүүлсэн. Тэгээд та энэ хүнийг буцаж амьдралдаа оруулж ирэх үү яах вэ? Тэгтээ биш одоо жоо өөртөө илүү анхаарал хандуулсан явж байна. Энэ хүн таныг одоо тавьж явуулахгүйгээр таны хажууд байх хүсэлтэй. Та өнгөрсөнд болцсон таныг одоо тий хуурсан тэр хууралтын одоо маш их сэтгэлийн шарх авцсан. Тэрнээсээ болоод айгүй хьюж юм л та. Хөгжиж байна. Сэтгэлийн шарх таныг илүү хөгжүүлж байна. Магадгүй та өмнө нээж олж мдэггүй байгаа зүйлээ одоо нээж болоод явж байгаа. Одоо таны мэдэрч байгаа зүйл амар юм хэцүү байгаа ч гэсэн та маш их зүйлийг энэ амьдралаа сурж байна. Ингэж болохгүй маань, тэгж болохгүй маань. Хит нэг хүнийгээ таны ирч өчж байгаа одоо хайр сэтгэлийн тал дээр байхгүй болсон бол өөрийгөө хөгжүүлэх тал дээр, өөртөө цаг зарцуулах тал дээр илүү хөгжсөн. Хэрвээ та ингэж чадахгүй, хасаасаа салчаад тэ өөртөө цаг гаргаж чадахгүй сэтгэлийн шархандаа яваад байвал битгий тэрээ. Өөртөө цаг гаргаарай, найз нөхдөө гараарай, сурахад цаг гаргаарай тий. Энерги хамгаалахад өөрийгөө энергийг буцаж сэнгэлэхэд өнгөрсөндөө биш ирээдүрүүдээ андгаад одоо ерөнхийдөө цаг гаргаарай гэж хүсэж байна. За одоо энэ хүн дээр ингэж харъя. За энэ хүн одоо таны сэтгэл ингээд юм хийдсэн хоёроо айгу хэрүүл уралтай тиймэрхүү асуудлаас болоод болцсон байгаа учраас та энэ хүн дахиад боломж олгвол энэ хүн тэр боломжийг ашиглах уу эсвэл тэ ашиглаад өөрчлөгдөөд дахиж алдаагаа давтахгүй ах уу эсвэл алдаагаа давтах уу гэдэг дээр хараад үгүй. Та энэ хүнд боломж олговол шүү дээ. Боломж олгоод одоо юмны одоо тий харилцааныхаа ямар нэгэн байдлаар хин нэг нь илүү их хичээгээд байдаг байсан бол тэрэндээ биш хоёулаа хин хичээж чаддаг. Тиймэрхүү байвал энэ хүнийг амар сайн зөв залаад гэтээ та нөгөө нэг одоо өнгөрсөнд үлдсэн зүйлийг үнэхээр мартаж чадаад одоо чи намайг өнгөрсөнд тэгж гомдоосон гэж дахиж хэрүүл урал хийхгүйгээр та энэ хүнийг хажуудаа буцаагаад эргүүлээд те хүлээн зөвшөөрөөд за тань дээр ирээ та явах сонголтыг биш хажууд нь байх сонголтыг хийх юм бол хоёрын харилцаа дэжгүй байж болохоор
Гол нь нөгөө өнгөрсөн болсон зүйлийг тавьж явуулаад тэрийг аягүй сайн ярилцаж тий. За дахиж хизээж ингэхгүй чи үнэхээр тий дахиж алдаагаа давтахгүй гэвэл би ч гэсэн энэ тухай дахиж сүхгүй ярихгүй гэж ярилцаад энэ асуудлыг тэгж ярилцаад тэр нь үнэхээр шийдэлд хүрвэл энэ харилцаа хамжилттай ах боломжтой шүү. Гол нь тэр хүн биш энэ хүн бол тий биш та өөрөө аягүй сайн эдгэрчээж энэ харилцаанд орвол ерөнхийдөө болохгүй зүйл бол байхгүй шүү. Бүр тавиад явуулнаа хүн чинь биш муу онцгүй хүн байна гэсэн бас хариу бас биш байна. Тэгэхээр сонголтыг та өөрөө хийн. Тэгээ нэгдүгээр бүлгийг үтсэн хүмүүс те одоо таны амьдралд гарч ирсэн шинэ хүн те өнгөрсөн үнээс илүү байх уу гэдгийг бас үзэж өгье. Эхний одоо те амьдралаас явуулах үгүй гэдэг хүн дээр ерөөхдөө ойлгосон байх гэж бодож байна. Одоо шинэ үнийг үү. За одоо хажууд нь байгаа хүн та энэ хүнээс салаад явах юм бол жоохон сэтгэлээ шарахтай тий. Тиймэрхүү байдалтай үлдэх нь шууд дараагийн хүн рүү очиж чадхааргүй жоохон цаг хугацааны дараа ер нь л өөр сайн хүн гарч ирэхээр байна. Гэхдээ мөн л адил сэтгэлийн шархаа аягуулсан эдгээсний дараа би ингээл хүнд аягүй сайхан сэтгэл гаргаал идэг тэр хүн наваа гэдэггүй штэ. Болохгүй бүтэхгүй байгаа зүйл рүүгээ харах биш болж бүтэх зүйл рүүгээ хараад явах юм бол дараагийн хүн чинь бүр таны за энэ хань ирээдүйн нөхөрч байгаа боломжтой юм шүү. Гэхдээ таны эдгэрсний дараа та өөрийгөө дараагийн харилцаанд бэлэн болсон гэсний дараа шинэ харилцаа гарч ирнэ. Шинэ харилцаа чинь бараг л эхнэр нөхрийн айгүй дотн тий ер нь нэлээд дайжгүй харилцаа биш үү. Гол нь та өөрийгөө эдгээгээ дараагийн харилцаанд бэлэн нөгөө нэг одоо өмнөх X одоо тий өмнөх харилцаатай байсан хүний амьдралаас 100% явуулж чадав. Тэр хүнтэйгээ ороод тал ярилцаал тий буцаад очивол очдог ч юм уу хаяа дуудлагын залхахаар авдаг мессежэнд нь хариулдаг ч юм уу тий тэр хүний дурсамжууд маш их байдаг болохоор тэр хүнийгээ эргэж санаад ийм байх юм бол шинэ харилцаанд айгүй тийм сайхан бол мэдээж байхгүй. Тэгэхээр та яг за би энэ хүнийг явуулъя. Сонголтоо маш сайн шийдэмгий хийсний дараа за би энэ өмнөх хүндээ боломж олохгүй. Би одоо ирээдүйд надад ирэх сайн сайхан хайрт те тэр хүнд боломж олгоё гэх юм бол таныг зориод маш сайхан хүн ирж шүү. Гэхдээ тэр харилцаагаа яаж эхлүүлэх нь танаас шалтгаална. Та тэр харилцааг гоё шив шин цэвэрхэн цааснаас эхлүүлж чадах юм бол энэ гэрлэлт болохоор дараагийн харилцаанд орж ирэх хүн чинь гэрлэлт болохоор тий таныг тийм маш сайхнаар хайрлахаар та хоёр бүр хүүхдтэй ч болохоор тэгж харагдажээ. Тэгэхээр шинэ хүн үү хуучин хүн үү гэсэн ийм сонголтод ийм хариу гарч ирж байна. Тэгээд мэдээж шийдвэрийг та өөрөө гаргана. Тэгээд лаврын навч гарсан учраас та нар минь бүтэн байгаа лаврын навчийг тий хязгааргүй хайр хүсвэл хязгааргүй тэмдэг
дураад шатаагаад өгөөрэй. Өнөөдрийн 3 сарын 22-ны тэг үзэж байгаа хүн байвал энэ өдрийн энерги маш тийм өдөр шөнө 2 тэнцэн маш тийм гайхалтай энергитэй өдөр байгаа. Тэгэхээр хүссэн зүйлээ хэлээд өгвөл болно. Тэгээд хайр дурлалд нь амжилт хүсье. Тэгээд зөв шийдвэр гаргаарай. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Нэгдүгээр бүлгийг сонсоомжтэй. Тэгээд сувгийг маань дагаагүй үзэж байгаа хүмүүсээ дагаарай гэж маш их чин сэтгэлээсээ гуйж байна. Тэгээд урмын хөвгтэй сайхан комментүүд үлдээдэг хүмүүстээ бас маш их баярлалаа. Баяртай. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань уншлага эхэлж байна. 2 биен рүүгээ нэлээд тэмүүлсэн нэг нэгэндээ сэтгэлдээ хүмүүс ах шүү. Намаа на жоохон шатаагаад үгүй. 2 дугаар бүлгийн энергийг илүү оруулъя. За одоо 2 дугаар бүлгийн хуучин хүнэн амьдралд нь байвал ямар ахаарай гэдгийг харж үгүй. За одоо байгаа хүнтэйгээ магадгүй шүү дээ. Одоо байгаа хүнтэйгээ яг нөгөө өөрөөрөө байж чадахгүй. Тэг надад сэтгэлийн шарахтай байхгүй. Гэтэ энэ сэтгэлийн шарах энэ хүнээс биш. Магадгүй өмнөх хүнээс авсан шарахтайгаа энэ хүнтэй уулзаад байсан байж магадгүй. Тэгээ хажууд нь байхдаа одоо надад тийм зүйл байдаг. Би тийм зүйл мэдэрсэн. Би одоо иймэрхүү хүн учраас тэг яг өөрийнхөө энэ хүний хажууд байхгүй байгаад байгаа юм болов. Одоо хажуудаа байгаа хүнээсээ аюу тийм дэжгүй зүйл мэдэрдэг мөртлөө өөртөө жоох итгэлгүй, энэ харилцаанд жоох итгэлгүй. За дахиад ингэ болохгүй байх бай. Дахиад л тэгчихвээ гэсэн нэг ийм энерги мэдрэгдэж байна. Та бол нэг амар хүчтэй, айгүй тийм маш тийм гайхалтай энергитэй хүн байгаа хгүй юу. Гэхдээ яг одоо өөрийнхоороо биш. Яг одоо өмнөх бараг харилцааныхаа сэтгэлийн шарахыг эдгээгүй ээжж энэ хүнэжүүд ирсэн юм шиг. Би бол ингэж бодож байна. Одоо хажууд чинь байгаа хүнийг хүн бол таныг шархлуулсан гэж би бол харах байна. Та өмнөх хосын сэтгэл зүйн шарахтайгаа энэ хүн хажууд ирсэн. Тэгээд дахиад тэрнээсээ алдчихгүй гэдэг эннээсээ болоод энэ хүндээ 100% итгэхгүй байгаа болоод салах уу болох уу те энэ хүнийг болоо дараагийн шинэ хүн гарч ирэх болов уу гэсэн юм. Танд хэлэхэд энэ тойрын хосын харилцаанд бол асуудал биш. Таны өөрийн чинь тэг сэтгэл зүйн өөр асуудалтай байгаа байхгүй. Та өөрөө өмнөх хосын харилцаанаас бүрэн чөлөөлөгдөж чадаагүй. Би сэтгэлээ тэг бүрэн чөлөө дараагийн харилцаанд тийм бижээж одоо энэ харилцаанд орсон байгаа байхгүй. Уул нь хоёрын хосын нийцэл чинь ерөнхийдөө дэжгүй. Нэх амар болохгүй. Тэр тийм гээд хам байхгүй. Та зүгээр л өөрийгөө ямар ч хэрэгцээгүй зүйл бодож, ямар ч хэрэгцээгүй өнгөрсөн харилцааны хар бараан дурсамжийг энэ одоо байгаа байдалтай хит их автуулж орж ирээд байгаа юм шиг. Тэгэхээр ямар нэгэн харилцаа шинээр эхэлж авах үед
суралцсан тий шууд л эхнэр нөхөр шиг шууд л амар олон жил үргэлжсэн найз луу хоёр шиг байх боломжгүй. Тэгэхээр ямар нэгэн харилцаа өсөж хөгждөгтэй адилхан өсөж зүгээр л өөрөөр нь дураар нь явуулах хэрэгтэй байгаа. Ой наачлаарай. Тэгэхээр штэ тий сэтгэлээ одоо хажууд чинь байгаа хүн тань руу гэсэн сэтгэлтэй байхгүй. Та өөрөө ч тэр хүнээс бас дэжгүй мэдрэмж авдаг. Ер нь баг айгүй ирээдүйтэй харилцаа байхгүй юу? Бүр болохгүй бүтггүй биш те. Тэнгүүдээ сэтгэл зүйн зовнил өөртөө байгаа энэ мэдрэмжүүдээ ерөөс юуг атцсан. Эргэлзээд байгаа энэ зүйл эргэлзээг одоо. За энэ хүн биш юм байна уу? За ингэчдэг тэгчдэг болдоггүй. Энэ танаас одоо уулзаж байгаа хүн чинь ер нь нэлээд дажгүй юм байна. Онцгүй юм уу те? Өмнөх сэтгэлийн шархыг чинь л ав танд өгөхөр хүн биш. Энэ хүндээ эргэлзэж байгаа болохоор магадгүй сэтгэл зүй тодорхой те сайн таньж мэдгүй болохоор магадгүй миний мэргийг үзэж байгаа. Гэтэ зарим зүйлд хит амар туйлширсан, хит амар те өөрийн мэдрэмжээ сонсохгүйгээр хит их одоо мэрэг хит ихтэй зүйлд туйлшрах дэмий байдаг. Зарим үед хүн өөрийгөө эдгэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо хажууд чинь байгаа хүн бол онцгүй юм уу гэж л хэлэхгүй. Угаасаа тийм хүн биш байна. Тэгэхээр та өөрөө энэ харилцаанд нээлттэй та дотроо амар сэтгэлдээ одоо хэцүү зүйл тийчээд гаднаа ингээд юу ч болоогүй юм шиг байгаад байж болохгүй ээ. Өөрийгөө эдгэе. Магадгүй хэсэг хугацаа аваа дахиад болцоод болно. Сэтгэл зүйн шархаа эдгээчээд байгаа юм бол ер нь дайггүй. За тэгээд хажуудах хүн нь үнэхээр сэтгэлд нь нийцэхгүй тий. Сэтгэлийн шархаа эдгээсэн байсан ч энэ хүнтэй хамт баймиргүй мэдрэмж аваад байвал шинэ хүнийг харж өгье. За одоо биш дээ. Та жоохон зарим үед хүний үгээр үг хийх гэж магадгүй. Зарим үед сэтгэлдээ ч юм уу эсвэл өөрийнхөө эд хөрөнгөнд те жоохон харам. Миний юмыг гिचх юм болов уу, ингэчих юм болов уу ингээ жоохон харам. Тэгээд одоо болох уу яахгүй ч юм уу те эсвэл айгуугаа шинэ харилцаа эхлэх гээд огтлолтой явж байгаа. Энэ хүн чинь бас таныг тийм амархамнаас тавиад явуулахгүй. Хүн байгаа хгүй. Тэгээд үнэхээр 100% сэтгэл чинь нийцэхгүй. За биш юм аа гэсэн танд мэдрэмжийг өгөөд байвал та өөрийгөө эдгээгээд тэгэх юм бол яг сэтгэл чинь нийцэхээр те одоо таныг за магадгүй та өөрөө баг мэдрээд байгаа ч юм шиг те шинэ хүн нь илүү байна гэдгийг мэдрээд байгаа юм шиг байна. Тэгэхээр таны амьдралд одоо энэ хүнийг явуулаад дараагийн гарч ирэх хүн чинь таныг сэтгэл зүйн байдал ч одоо өнгөрсөн байх биш те ирээдүйд рүү илүү харуулж те өнгөрсөнд биш ирээдүйд илүү амьдруулахаар тийм хүн гарч ирэхээр юм байна. Гэхдээ биш те одоо байгаа хүн чинь муу хүн ерөөсөө биш шүү.
Энэ бол ерөнхий уншлага учраас над дээр хүзэр дээр харагдаж байгаа юм шүү дээ. Шинэ 2 залуу гарч ирэхээр байна. Нэг нь магадгүй таны өмнө таньдаг байсан хүн. Нэг нь бол шинэ хүн. Яагаахгүй юу? Тэгэхээр тань ерөөсөө л юм байна. Шинийг сонгосон бай, хуучныг сонгосон бай, ер нь аль аль нь дээжгүй. Магадгүй шүү дээ, ийм байна. Одоо та өмнөх хосын харилцаан дээр те хүнээс гомдсон, шаналсан те одоо муухай те хэцүү мэдрэмж, шархалцсан мэдрэмж авсан байгаа бол хүн дандаа зовно гэж байхгүй. Одоо ирээдүйд энэ гарч ирсэн байгаа хүн. Дахиад ирээдүйд гарч ирэх хүмүүс ч нэг амар муу хүмүүс гараад ирэхгүй. Магадгүй та амьдралаа суралцсан. Магадгүй муу хүмүүсийг амьдралдаа оруулж ирэхэргүй болцсон. Ийм мэдрэмжтэй явж байгаа бололтой. Тэгэхээр одоогийн байгаа хүн чинь бүр болохгүй, бүтэхгүй бол биш. Та энэ хүний хажууд байжээж өмнөх хүнийхээ сэтгэлийн шархаа эдгэж чадахгүй байвал мэдээж хэцүү. Эдгэрч чадах юм бол хоёрын харилцаа яг уу дажгүй боломжтой. Энэ бол ийм буур суурьтай хэрэгтэй юм байгаа хгүй. Ирээдүйд бас ерөнхийдөө тий та энэ хүнд эргэлзэж байвал ирээдүйд одоо юу гэх юм таны одоогийн уулзж байгаа хүн чи яг одоо тий сэтгэл чинь нийцэхгүй байвал гэхдээ би бол ингэж зөвлөх хөөр орт тас энэ хүнийг амьдралаас явуулахгүйгээр бүр амар нөгөө нэг тийм үерхлийн биш болцооны тийм одоо үерхэхгүйгээр албан ёсны биш жоох албан бус болцоод хэсэг нэгнийгээ таньж үзэж байгаа хоорондоо яг өөр хүмүүстэй болцчих юм муухай үг хэлчихэж магадгүй намайг уучлаарай. Гэхдээ хайр сэтгэлтэй нэг насны амьдрал гэдэг бол маш чухал шийдвэр. 1-2 хүнээ сонголт хийхэд арай тийм нэг насны амьдрал учраас тэгэхээр энэ хүнийг ч гэсэн бүр мөсөн явуулахгүйгээр тий албан ёсны харилцаатай биш. Гэтэ амар хил сэтгэл нь сэв суулгаад явах уу? Өөр боломжит хүмүүс яаж хахад танд өөрчөө ингээд мэдрэгдэх ах уу? За энэ хүнийг би амьдралдаа байлгах юм байна уу? За шинэ хүн биш юм байна. Би бүр айгүй тийм зарим хүмүүс уралж магадгүй уучлаарай. Гэхдээ бүр мөс энэ хүнийг явуулахгүйгээр дараагийн хүмүүсийг оруулж ирээд уулзаад байвал ер нь шинэ боломж, шинэ хайр та тэгээд эргэлзээд байвал угаасаа эргэлзэх чинь тайлахаар хүн гарч ирэх юм шиг байна уу? Яалт хийж харж байна. Тэгэхээр магадгүй эргэлзээ чинь зөв байж болох юм. Гэхдээ бас энэ залуу муу юм биш. Тэгэхээр энэ хүнээс эдгэрэл авч болж чинь юу авч болж чинь тийм. Заавал өнөө маргаашгүй хүнтэй суу гэдэг юм биш. Болж уулз нөхрөлтэй сэтгэлийн шархаа эдгээ тэрний дараагаас сайн сайхан харилцаанууд ер нь гарч ирэх нэ. Ер нь л одоо сайн хүмүүс гарч ирэх нэ. Одоо сэтгэлээ чинь шархалсан онцгой хүмүүс гарч ирэхгүй. Одоо ер нь л тань руу тэмүүлсэн таныг хайрлах гэсэн л хүн таны амьдралд гарч ирэх юм. Тэгээд 2 дугаар бүлгийн маань уншлагын төрөд өндөрлөж байна. Сугийг маань дагаагүй хүн байвал дагаарай гэж сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд комент үлдээгээрэй. Баярлаа. Баяртай. За 3 За 3 дээр гарсан өдөр дээр мань бол нэг руугаа айгу тэмүүлсэн те магадгүй одоо
Надад мэдрэгдэж байгаа мэдрэмж шүү. Юу яах ёстой юм болов? Бараг үерхэж үзээгүй ч юм уу те. Тэгээд яах вэ гэд эргэлзэж байгаа хүмүүс ээж магадгүй. Үерхэж хамт амьдарч үзээгүй. Юм харагдаж байна. За одоо байгаа хүн үү, шинэ хүн үү? Энийг харж үгүй. Одоо таны зүрх сэтгэлийг тогтоолж байгаа хүн ямар байна вэ хараад үгүй. Та магадгүй энэ хүний хайнаас шүү дээ. Одоо шууд л хэлээ жоохон гүйсэн байж магадгүй. Эсвэл жоохон үйлдэл хийх гээ ямар үйл хийх юм мэдэхгүй ч юм уу. Эсвэл яг үйлдэл яг одоо хийх гээд эргэлзээс болж магадгүй. Би тань зөвлөгөө өгөхөд та үйлдэл бодоод суугаад байлгүй үйлдэл хий. Ямар ч байсан онцгүй хариулт болохгүй. Онцгүй болохгүй байгаа тийм хариулт авахгүй шүү. Яах уу, очих уу, болох уу? Юу юм бэ? Хоёр ямар харилцаатай юм бэ? Би болохгүй штэ. Өнгөрсөн үү, ирээдүй үү гэж үзэхэд та бараг огт уулзаагүй. За зарим нэг нь огт уулзаагүй крашлаг үнэ үзүүлчихэж магадгүй юм шиг. За нэг крашлах одоо бэлээ да одоо. Өчнөө одоо хугацаанд энэ хүнийг ястаа ингэж байлгалаа одоо болий. Гэж хамтарч жаад үзүүлчихэж бас магадгүй л юм те. Тийм байна. Бас нэг талаасаа хосууд ээжаад түр зур маргалтаж муудалцсан тиймэрхүү зүйл бас байгаа. Харагдчихээн. Тэгээд магадгүй хин өөр хүмүүстэй. Гадуур сотуур гарч ийн тий. Жоон том маргалсан бол энэ харилцаанаас явах шийдвэр гаргацсан. Гэтэ явмааргүй. Тийм байдалтай. Тийм энерги харагдчихээн. Тэгээд ерөнхийдөө үйлдэл хийвэл зүгээр та энэ одоо крашлдаг хүнээ үзүүлж байгаа бол энэ хүн дээр та ингээд за тэгвэл их юм болов ингүүл ингэж юм болов гэд олон юм бодож тунгааж ингэж суулахгүйгээр үйлдэл хийгээд яваад ч юм бол юу ихтэй энэ одоо энэ хүн яг одоо угаас л сингл байгаа юм шиг байна л та нөгөө үйлдэлгээд очих жоо юм чинь. Тэр өөр хүмүүстэй харилцаж магадгүй шүү. Тэгэхээр одоо үнэхээр өөр юм болохыг хүсэж байвал тэр хүмүүсээс илүү мэдрэмжил өрүүлэх зүйл амар инээдтэй юм л хэд та энэ хүн рүү үйлчлэгээд яг гоо танд үгүй гэсэн хариулт өгөхгүй. Гэхдээ та энэ хүнийг хаяад явах шүү өдрөө. Харагдаж байна надаа. Нөгөө амар бодож араас нь гүйж гүйжсэн чинь. Та юм уу энэ хүн магадгүй. Хэрвээ яштэй те хосын харилцаанд байж байгаа
усан харилцаанд байж байгаад салсан. Голоосоо өөр хүүхэдтэй тий. Тэгээ одоо энэ харилцааг салах уу, үргэлжлүүлэх үү гээд ингэж бодож байгаа бол тэр хүн магадгүй хартай байж болох юм дээ. Таныг өөрийнхөө орчин байлгахгүй одоо гаргаж оруулахгүй гэх юм уу. Тиймэрхүү байлгаад байсан бол эхнэр нөхөр ээж байгаа голоосоо хүүхэдтэй тэгээ салах нийллийн зааг дээр явж байвал салгаа битгий урьдтал болгоорой гэж би танд хэлмээр байна. Дахиад жоохон үргэлжлүүлээд үзээрэй тий. Салах бол амар амархан. Буцаж нийлэх хэцүү тий. Тэгэхээр аль болох хамт байх гад аль болох тий бүр нэг амар хизээч нөгөө нэг одоо юу дээ уучлж болохооргүй одоо юу дээ таны хажууд байх та тий хараар тавих одоо нөгөө нэг онцгүй бүр амар хизэж уучлж чадхааргүй тийм та өөрөө уучлж чадхаар зүйл байвал тий зүгээр хил ам хэрүүл оруул хийгээд байдаг ч юм уу тий таныг хаяа харддаг ч юм уу нэг баг зэрэг их бол үнэхээр амар таныг жоохон өөрөөр ч юм байлгадгүй тийм ярилцаад шийдэж болохоор зүйл байвал хамт байвал ер нь тэжгүй биш үү харилцаач ер нь ирээдүйд тэжгүй. Гэтэ одоо нэг хэсэг яах вэ гэд эргэлзээтэй энэ байгаа мэдрэмжэндээ байгаа бол нэлээд сайн ярилцсны дараа энэ харилцаа ер нь тэжгүй шүү. Тэжгүй байна гэж хэлээ. Тэгээд краша юм бол оролдлого хийгээд болохгүй юм ерөөсөө байхгүй. Дургу үгүй гэсэн хариултлаа байхгүй. Харин эргүүлээдтэй та амар хит хүссэн зүйл аваад хурдан явчих харагдаж байна. За шинэ хүн гарч ирэх үү? Шинэ хүн ямар хүн гарч ирэх вэ гэдгийг харж байна. За гарч ирэх шинэ хүн нь ч вэ, өөрөө ч вэ жоохон сэтгэлээ шарахтай. Сэтгэлийн шарах гэдэг бол за гэр бүлтэй байж байгаа салцсан энэ харилцаагаа үргэлжлүүлэх үү болох уу гэж бодож байгаа хүн байвал та өөрийнхөө сэтгэлийн шарахыг эдгэж чадах юм бол тэ одоо та орчлын ертөнцөөс гоё эдгэрэл аваад тэ яг өөрийнхөө эрх дураараа тэ хартаа байсан бол харнаас нь гараад амьдрмаар байвал штэ тэ илүү таныг хайрлаж байлгахаар сэтгэл чинь хэлэхээр та энэ харилцаанаас явсныхаа дараа яваад сэтгэл зүйн шарахаа эдгээсний дараа ер нь дайггүй хүн гарч ирнэ. За тэгэхээр юм байна. Нөгөө гэр бүл байгаа, үр хүүхэдтэй байгаа, салгаа шийдвэр гаргаж байгаа
хүмүүс байвал мэдээж ямар нэгэн мэрэг төлөв 100% зүйлээс одоо ерөөсөө огтхон ч тэрийг шийдвэр гаргаж болохгүй. Өөрийнхөө дотоод хүмүүн чанар би хаана ял жаргалтай байх уу те. Миний нэг насны амьдрал гэж одоо маш сайн тунгааж бодож маш их шийдвэрээ сайн гаргасны үр дүндэр энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй шүү. Тэгээд таны шийдвэрт нөлөөлөх сонголтыг би хэлгээд одоогийн таны гомдоосон одоо тий сэтгэлд эргэлзээ төрүүлсэн та хоёр юунаас олж хэрэлж бодолцсон тий энэ зүйлээ одоо та энэ хүнээс салаад явбал та тийм мэдрэмж авахгүй. Гэхдээ би бас сал гэж зөвлөхгүй байна. Бүр амар нураад унсан зүгээр ямар ч байх боломжгүй тийм амар онцгүй харилцаа бол биш. Гэхдээ штэ тий та танд ямар үед те зарим хүмүүс нь үнэхээр болохгүй харилцаанаас явах шийдвэр гаргасан бол болж юм. Яагаад тэгэхээр болохгүй муу үйлдэл хийгээд байгаа муу хүний эгог нь жижигээд хажууд нь байгаад байж болохгүй. Ганц амьдрал учраас өөрийн хэмжээндээ жаргалтай сайхан сэтгэл амар байх хэвээр. Тэгэхээр шинэ хүний сонголтын дээр гэх юм бол ер нь нэлээд дэжгүй байрын хүн гарч ирэхээр байна. Таныг аягүй сайхан хайрлахаар, хайр инэрлийг өгөхөөр, амар тайван байлгахаар тийм хүн таны амьдралд гарч ирэхээр шүү. За тэгээд 3 дугаар бүлгийг сонсон хүмүүсийн маань уншлагын дүрээд өндөрлөж байна. Тэгээд сонсон мессежийг маань авах гэхийн ухаанаар хандаад ер нь сонголтыг та өөрөө хийнэ. Аль нь ч боломжтой. Яг болохгүй бүр амар хар нөхрөө орцсон бүр амар хэцүү бол биш шүү. Өмнөх хүн чинь ирээдүйд гарч ирэх хүн дэхтэй бүр яг яаж ч утсан сайн илүү сайжруулсан хэлбэр байна. За тэгээ 3 дугаар бүлгийн уншлагыг сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд цугийг мань дагаагүй хүн байвал дагаарай гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. Комент үлдээгээрэй. Тэгээд жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Баяртай.